Хай хүслээ байна. За энэ удаагийн бичлэгээр юу хийх юм бэ гэх юм бол штэ. 23 он буюу намайг яг их сургуульд орж исэн үеийн зургуудыг бүгдөө миний утсан дээр байгаа зургуудыг хамт үзэнгээ тэр үед юу н хийжсэн алдаа ч юм уу те эсвэл зөв хийжсэн зүйлс те сургуулийн амьдрал гээд юу н миний ингээд 1 2 3 дугаар курс бүх юмыг ингэж гоё хамт ярьж хов базах маягийн бичлэг хийж бодлоо. Тэгээд бас миний бичлэг үздэг их хүмүүс ингээд 18-аас 24 насны хүмүүс идэх байхгүй яг тэгэхээр яг миний үеийн эсвэл их сургуульд орох гээд бэлдэж байгаа тийм хүмүүс их байдаг. Тэгээд тэр хүмүүстэй ч гэсэн ингээ хэрэгтэй мэдээллүүдийг дундуур нь бас ингээ хэлж өгөөд тиймэрхүү бичлэг хий гэж бодоод ингээ сууж байна. Тэгээд би за ингээ шинийхээ урд ингээ амар бичих гэж үзлээ заяа. Тэгсэн чинь ингээд амар нэг тийм товхгүй болоод тэр юм уу ингээд ярих гэхээр амар ийгүү санагдаа. Тэгээд ингээ орлууга жоохон юм нэг тухтай мэдрэмж төрүүлээд ингээ жигнээс ингээ хов бадж байгаа юм шиг мэдрэмж төрхийн тулд ингээ одоо ингээ хэвтээд ярих гэж байна. Миний пандатай хамт. Тэгээ та нар яагийн барамида. За эхэлцгээе. Миний галерей руу ороод эхний зураг нь юу байх юм бэ гэх юм бол 22 оны 11 сарын 14 би 3 сургууль бүртгүүлж исэн. Тэр дундаас хамгийн түрүүнд хариу гарсан Yonsei байсан. Яг одоо миний сурж байгаа их сургууль Yonsei University. Жишээлбэл би ингээд Савиакког сонгож сурж байгаа. Миний мэргэжил Савиакка. Тэгээ та нараас амар гайхаж магадгүй Савиакка ер нь амар гайхах байх. Ямар мэргэжилтэй болох гэж Савиак гэдэг мейжрийг сонгосон юм бэ ч юм уу те. Тэгэж бодох байх. Би болохоор нь штэ. Яагаад сонгосноо бас тодорхой ярьж өгөх юм бол их сургуульд орохынхаа өмнө миний сонирхож байсан мэргэжил юу нь бол хуулийн чиглэл байсан заяа. Хуулийн чиглэлээр Солонгос цаашдаа ингэж амьдраад сурна гэж боддог байсан. Тэгээд ингээд мэдээлэл хайгаа үзсэн чинь ихэнх одоо хуулийн чиглэлээр сурдаг хүмүүс бакалавра Савиаккагаар яваад тэгээд law school руу ингээд ордог тийм юм замтай гэдэг мэдээллийг аваад тэгээд ингээд Савиаккаг руу орж исэн. Тэгээ 3 сургууль бүртгүүлжсэн гэдгсэн шүү дээ. Гуруулаг адилхан мэргэжлээр бүртгүүлжсэн. Яагаад гэвэл би үнэхээр нэг өөрийгөө танилцуулдаг өөрийнхөө танилцуулах хэсэг биш үү? Тэрийг нэг 3 өөр сургуульд 3 өөрөөр ингэж бичих тийм чадлаад үнэхээр байгаагүй. Тэгээ би зүгээр ингээд адилхан мэргэжлэр адилхан эсээгээ ингээд 3 сургууль руу явуулж исэн. Тэгээ хоёр дахь сургууль нь болохоор Гурад байсан. Гурад руу бүртгүүлээд Гурадагийн хариу 11 сарын 30-нд гарч исэн байна. Яп. Тэгээ 3 дахь сургууль нь болохоор Ханьянгдэ байсан. Ханьянгдэгэд бүртгүүлжсэн. Тэгэхээр одоо ингээд 3 хариу маань гуруулаад тэнцснээр гараа те би ингээд хаашаа явж сурах вэ гэдэг комент маань хэлж ирсэн. Яа гэх юм бол Ханьянгдэд би болохоор 4 жилийн тэтгэлэгтэй тэнцэжсэн. Тэгээ нөгөө хоёр сургуульд болохоор тэтгэлэггүй. Гэхдээ тэтгэлэггүй ер нь үнэхээр Солонгостой бол амар хүлээн зөвшөөрөгдөв тийм их сургууль шүү дээ. Ер нь улсад их дэлхийд ер нь хүлээн зөвшөөрөгддөг сургууль шүү дээ. Тэгээ ер нь бодчихсон яах вэ? 54 жил явах уу? Мөнгөний цаа зовхгүйгээр 4 жил явах уу? Эсвэл үнэхээр л бас их сургуулийг нэг л удаа сурч чадах юм чинь мундаг сургуульд нь шаад үзгөө гэд бодож тэгээд Yonsei-дэг сонгоод одоо сурж ийн. Тэгээд энэ сонголтонд бол ерөөсөй харамсахгүй байгаа. Яагаад гэх юм бол миний одоо дадлагын internship хийж байгаа ч гэсэн сургуулаар дамжуулж орж ирсэн. Сургуулаар дамжуулж үнэхээр их боломж яг сайн сургуулийн хэмжээгээр тэр их боломж ч юм уу те сурах зүйл одоо амар их байсан учраас энэ сонголтонд бол ерөөсөө харамсахгүй. За тэгээ одоо ингээд ер нь хаашаа орохоо шийдчихэд ингээд хүлээх хугацаа. Тэгээ би хүлээх их сургуульд орох 2 сар хүртэл цагийн ажил хийдэг гэсэн. Гүү. Яг их сургуулийн бүх 3 их сургуультай гурван материалаа өгсөний дараа шууд цагийн ажил хайгаад тэгээ яг их сургууль орох хүртэл ингээд цагийн ажил байнга хийдэг гэсэн. 7 хоног 5 өдөр заримдаа цагаас бицэнаар ч гэсэн нэмж хийдэг байсан. За тэгээд ингээд их сургуулийн амьдрал маань эхэлж байна. Нэгдүгээр курс Сүнгдөө Кокжин кампус руу яваад за их сургуулийн эхний зураг гэх юм бол Пина бит хоёрын даруулж ирсэн энэ зураг байна. Пина болохоор миний их сургуульд орж ирээд хамгийн анх харж ирсэн Монгол хүүхдээсэн. Бит хоёр нэг хичээл дээр таараад тэгээд би бинтээ мэдлжээ. Тэгээд ингээд салаад дараа нь DM-ээр дамжуулаад ингээд холбогдоод уулзаад тэгээд ингээд амар сайн таараад тэгээд одоо хүртэл ингээд
зуралдаал бие бинийг ингээл байгаал яваал байна. За тэгээ ингээ байжгаад энэ болохоор сургуулаас өгч исэн бэлэг байна. Би ингээ бичлэг зөндөө үзээд ингээ влог төр үзэн шүү дээ. Ингээд амар гоё сүртэй ингээд гоё том саунд ингээд амар их юм ах гэж бодсон. Жон гортцсон байсан чинь яг ингээд фуди усны сав экобэгтэй юм кирингтэй үжсэн. Одоо энэ хүүдийг би одоо өмссөн байна. Аха, янсгийн хούди. энэ GLC гэсэн энэ жоохон тийм ээ. Манай нөгөө танкодгийн GLC-г ингэ бичсэн. Тэгээ ингээд бэлэг авч исэн. Юу банмас байна. За энэ сагсанжин сургачийн карта аваад зураг дарж исэн. Үе байна. За одоо энэ нэслээд ингээд сургуулийн ярианд хэлж байгаа байхгүй. Энэ зураг болохоор миний Сенеги Павмто явж исэн үеийн зураг байна заяа. Сенеги Павмто гэж юу юм бэ гэвэл 3 сар ингээ хичээл орохын өмнө 2 сарда Сенеги Павмто гэж ингээ шинээр хэлж байгаа хүүхдүүдээ зарим сургуулиар 1 шөнө 2 өдөр, зарим сургуулиар манай сургуулиар 2 шөнө 3 өдөр ингээд аяллаар ингээд ав явцдаг заа. Тэгээ ингээд тэнцэнэ ингээд дотнос гээд ингээд арх хуугаад тоглоод ингээд янз бүрийн юм хийгээд ингээд 2 шөнө 3 өдрөөр ингээд явж исэн. Тэгээ ингээд хамгийн гонигтай би ингээд очсон чинь ингээд танкодягийн Сенеги Павмто шиг ингээд танкодягаар явдаг байхгүй ингээд нэг мэрэгжлийн хүүхдүүд бөөнөр явдаг биш. Нилээн хэдэн мэрэгжлийн хүүхдүүд ингээд нийлээд ингээд явдаг байхгүй юу? Тэгээ ингээ 200 300 гаруй хүүхдтэйгаа. Тэгсэн би гав ганцаараа гадаад байсан заяа. Гав ганцаараа гадаад. Тэгээ миний нэр ингээ ганцаараа амар уурт ингээд. Тэгээ ингээ жон гомдмоор юм тэр үед тэгээд баг магийн юм чинь ингээл амар их юм болно штэ багаараа тоглох гээл багаараа наачаа юм хийж явах моох гээл. Тэгээ ингээ миний нэрийг ингээ дуудаж муудахтаа ингээд дуудаж чадахгүй жон гомдмоор ингээд энэ нөгөө гадаад хүн хөр дээрээ ингээд амар юу байсан даа. Тэгээ ингээд би нэхэр энэ үед ч гэжтэй ер нь архин нэг амар сайн уучддаг. Тэгээ ингээд архиар дотсонсдог төрлийн хүн би ерөөсөө биш аахгүй. Тэнгүүд нэг солонгос хүмүүс болохоор нөгөө арх хуугаа толом дотсонсдөө штэ. Тэгээ би 2 шөнө 3 өдөр явж хата 2 шөнө хоёул ингээд ядраад байна ингээд төрүүлээд ингээд унтахад ер нь орж исэн. Тэгээ амар би хувьдаа аай байхгүй үнэхээр юм дотгошоогоо хүнтэй нэг амар амархан дотносож чаддаггүй хүн байсан болохоор надад бол жоохон хэцүү байсан. Гэхдээ энэ үед бол амар их таньдаг хүндээ болсон ингээд өөр мэрэгчлээдийн хүүхдүүдийг тэгээ бас ангийнхаа хүүхдүүдийн царайг яг дотн биш ч гэсэн бүгдийнх нь ингээд царайг мэдээд ийм хүүхдүүд юм байна гэдэг ер нь тэгээд танилцчихсан. Тэгээ биний ингээд танаар ингээд яваараа гэж чон хийхгүй юу гэдгийг надад асуух юм бол би болно штэ. Хэрвээ 1 шөнө 2 өдөр вэ штэ. 1 шөнө 2 өдөр гэх юм бол явсан ч зүгээр гэж бодож байна заяа. 2 шөнө 3 өдөр амар хэцээс 2 шөнө 3 өдөр. Тэгээ ингээд амар хол юм хөдөө авч яваад ингээд гэрлүүгээ явчих гээд явчих чадахгүй ингээд 2 шөнө бол амар хэцүү мэл яа. Ялангуяа надтай адилхан жоохон юм дотгошоогоо ч юм уу тийм хүн байгаа бол don't guys don't. За тэгэл энэ бас ангийнхнаараа арх хуугаал зармаг идэж жисэн үе байна. Тэгээд яг 23 сард ингээд шинэ хэлэлцэлд орох юм бол 3 сард амар их юм цугларах үйл ажиллагаа амар их өгдөг зэ. Кеган пати гэж янз бүрийн юм ийгээл нэг мэрэгжлийн хүмүүсийг татан суулгахын тулд ингээд амар их үйл ажиллагаа байдаг. Тэгээ ер нь эхэндээ бол би амар их явах гэж хичээсэн. Гэхдээ бас арх нэг туртай биш тэгээ ингээд нэг явах болгонд 30,000 20,000 ингээд гараад хараас эдийн засгийн хувьд бас тэр үедээс амар юм хэцүү байснаас амар санаж байна. Амар их мөнгө гараад стресстэй. Тэгээд тодорхой хэмжээгээр энэ үед болохоор нэг амар үнэхээр дотн хүнж байгаагүй бүгдийн хүн таньдаг хүн олон. За тэгээд энэ зураг болохоор хавтун өнгөн 3D-тэй нийлүүлээд ингээд өнгөн хийдэг үе байна. Энэ үедэр би 3D-гийнхаа ахлаа ингээд найзлдаг гэсэн найз маань 3D тэнцээ тэгээд бит хоёр ингээд энэ өдрөөс дундаа уулзаж ингээд зураг даруулж ирсэн. Тэр үе байна. Тэгээд ингээд дээшлүүлээд яваад байх юм бол тэгээ байжгаад би одоо Пинна гэдэг найзтай найзлж гисэн гэдгсэн штеп Монгол найз.
тэр Пинанаттай найзлаад би бас манай сургуульд Монгол оюутны холбоо байдаг гэдгийг мэдчихсэн. Одоогийн АМСИ намайг дагдаг хүмүүс амар сайн мэдж байгаа бах. АМСИгийн холбоо байд юм байна. Одоо энэндээс ингээд дотн сохиулахын тулд амар их юм хийд юм байна гэдгийг энэ үед ингээд мэдчихсэн. Пинагаар дамжуулаад тэгээ ингээд АМСИгийн янз бүрийн үйл ажиллагаанд оролцоод Монгол хүмүүстэйг амар дотнолж ирсэн. Яалтчгүй ингээд ярианы сэдвэн жоохон илүү нийлжсэн тэр үедээ тэгээд ингээд монгол хүмүүстэйгээ илүү юм хурдан дотносоод тэгээ энэ үдээрээс миний хийжсэн алдаа гэх юм бол яг ингээд монголчуудтайгаа амар дотносоод ингээд дотн найзтай болцсоохгүй. Тэгэхээр ингээд амар сайн таардаг. Одоогийн та нар үзэж байгаа бол Үлзий, Пинна гээд Анар гээд миний амар дотн их сурвалж найзтай болчихж байгаа байхгүй. Тэгээд би энэ үеэс ингээд найзтай болсноосоо хойш ингээд яг мэрэгжлийн хаккоогоос явуулж байгаа үйл ажиллагаанд нэг оролцохоо бэлдсэн. Яг тийм бол найзтай болчихсон учраас одоо ингээд би шинэ үндэ танилцсан хэрэггүй гэж бодоод ингээд шинэ сургуулийнхаа яг нөгөө хаккоогийнхаа үйл ажиллагаанд ерөөсөөр оролцохоо бэлдсэн. Тэрэндээ бол жоохон харамсаж байгаа. Тэгэх юм бол нэгдүгээр курстэй бол ингээд оролцож ирсэн нь амар зөв байсан байна гэж бодсон. Яагаад гэх юм бол хичээлийг сонсож байгаа ч гэсэн хэдий би ингээ Монгол найзтай ч гэсэн адилхан мэрэгжил биш учраас хичээл дээр бас ингээ хамт найзлах ч юм уу тийм хүн найзаас хэрэгтэй. Тэгээ ингээ хичээлийн хувьд тусламжаа авах найзаас хэрэгтэй. Хоорондоо яг ингээ мэрэгжлийн хүмүүс ингээ солилцдог мэдээлэл бас зөндөө байдаг учраас нэгдүгээр курстэй болохоор ингээ аль хоёр талд нь гэж явах ёстой бэжээ гэдэг ингээ одоо хоёр нь бодож байна. Гэхдээ яг хаа тэгээд ингээ сургуулийнхаа амьдралд амьдарч явж байгаад энэ болохоор миний хамгийн анхны MT байна. Би яг MT бас явж ирсэн. Яг мэрэгжлийнхаа хүмүүсийн MT-д явж ирсэн. Нэг шөнө 2 өдрөөр ойрхон Инчоны далаа явж ирсэн. MT дээр шөнийн 1 цаг хүртэл ингээд нөгөө сурагчдаас зохион байгуулсан үйл ажиллагаануудыг яг дагаж хийгээд тоглоом юм тааж магаа шитгэл мэтгэл авдаг яг тийм тоглоомоо тоглож жагаад тэгээд дуусаад ингээд чаяр чөлөөтэй ингээд би бинтэйгээ арх уугаад ингээд суугаарай гэх тэгээд туужснаа. Тэгээд манай мэрэгжил болохоор ер нь амар цөөхөн хүүхдтэй мэрэгжил ахгүй юу? Сургууль манай мэрэгжил маань. Тэгээд ер нь айгүй хурдан ингээд жоохон групп маягийн юм үүссэн байсан. Тийм тэгээ яг надад нэг амар ийм MT яваад үнэхээр гоё байсан. Тийм юм бол байгаагүй. Гэхдээ яг уу их сургуулийн амьдралд нэг удаа явахад дажгүй гэж хэлмээр. Яг уу бас архин дуртай гойж магадгүй л тэгээ би танихгүй хүмүүстэй нэг амар согтчмогтлаар хуумааргүй байсан учраас тэгэл жохон л уужгаад ирж ийснаа санаж байна. За ингээд нэгдүгээр курс ингээд яваад яг семестрийн үед дарсан зураг нэг их байхгүй. Нэг семестрийн сүүлд дарсан зураг байна. Миний эхний удирдлагын дүн байна. Эхний удирдлагаа амар сайвчсан. Яа гэх юм бол угаасаа нөгөө мэрэгжлийн хичээл юу сонсоогүй. Яг нэг жил сонссон л доо. Гэхдээ бусд нь гэж амархан хичээлүүд байсан. Тэгээ 34-өөс 3-т орж исэн байна. За ингээд 1-р семестр дуусаад би бас энэ үед ингээд зураг нь бол байхгүй байна заяа. Гэхдээ ингээ харах юм бол яг үлрэлийн үед би бүжгийн дугууланд ороод тэгээ ингээ бүжгийн дугууланд орчоод бүжгийн дугуулан амралтын үеэр ч гэсэн бас ингээ хийдэг баггүй юу. Тэгээд ингээ амралтын үеэрээ багаараа Боскинг бэлдээд бас бүжиг баян бүжиглэхээр 7 хоног болгон сургууль ордог гэсэн. Тэгээд дугуулан бол амар чуцгуунэ. Дугуулан бол амар гоё санагдав. Ингээд яг өөр мэрэгжлийн хүмүүс тэг өөр мэрэгжил дээрээ насны ялгаа нь амар дугуулан дээр ингээд их байдаг хэвгүй юу. Тийм хүмүүстэй ингээд танилцах боломж. Тэгээд ингээд бас үнэхээр олон улсын хүмүүстэй танилцах боломж гэдгээр амар юм чуусаа тэг ингээд яг адилхан хоббитой хүмүүс нийлээд ингээд юм хийхээр ч бас амар гоё юм билий. Тийм учраас нэгдүгээр курстэй болцоол бас дугууланд ороорой гэж бодож хүсэж байна. За тэгээд ингээд амралтаар баян бүжигэндээ бэлдээд тэгээ эхний гуян яг амралтаар бэлдэж жагаад 2 дугаар семестр эхлээд шууд ингээд поскинг хийх гуян байсан. Ийм хөөрхөн поскинг зориулж бас хөөрхөн ийм шар цамц цагаан өмд авч маваад ингээд хийжсэн. Тэгээд амар гоёсан. Энэ үед амар гоёсан. Тэгээ ингээ 2 дугаар семестрээсээ би яг АМСИ буюу манай сургуулийн Монгол оюутны холбоонд илсэж орж исэн.
өөрөө. Тэгээд янз бүрийн үйл ажиллагаанд бас ингэж туслахаар оршиж мочоод тэгж хийжсэн. Энэ ч гэсэн надад амар сонирхолтой байсан. Би бас ахлаангаас л жоохон ийм сурчийн зөвлөл ч юм уу тиймэрхүү юмд амар сонирхолтой байсан учраас. Тэгээ би бас одоо ингээд 4-р курс болоод ингээд бодож байгаа юм нь бас юу байсан. 1-р курстэй нөгөө солонгос хүүхдүүдийн яг мэрэгжлийнхаа тийм сурчийн зөвлөл маягийн юм руу ч гэсэн ингэж орж хийдэг бэжтэй гэж бас юу нь бодсон. Тэр үед яг хуу амар ийм 6 цахта төлрөө жоохон тиймэрхүү юмнаас амар хол байсан юм шиг бас санагдчих байна. Тийм бас сургашаа зөвлөмөл гэх тиймэрхүү юмд оролцсон бол тэр ч бас амар их спек болох учраас бас амар хэрэгтэй байх байсан баха. Чунгангуза midterm final дээр амар хэцүү юм нэ. Нөгөө шалалтын үеэр өгдөг ийм амтцангууд нь амар гоё байсан. Тэгээ байнга хүлээж ингэж хизээ хаан тийм юм болох нь очиж ингэж амттай авч идэв. Амттай минь авч иддэг гэсэн. Тэгээ би ингээ боскинго дуусгачаад 23 оны 10 сард бас өргөжлүүлээд өөр багаар dance hall гэдэг өөр төрлийн бүжгийн бас тоглолтод ингээ бэлтжижсэн. Нэг нөгөө ансагийн оюутнууд чинь 1-р курстэй Инчоны нөгөө сунгадууд байдаг шүү дээ. Сунгадуу кампуст байдаг байхгүй юу? Тэгээ сунгадуу кампуст байж явах үедээ байнга шинжүүн орж ингэж бүжгийн бэлтгэлдээ явдаг гэсэн. Одоо бодоод амар вау гэдэг. Тэгэхээр яг нэг гонигтай амин яг миний их сургуульд орсон шашааг миний төрсөн өдөр дандаа шалгалтын 7 хоног гэдэг гэсэн. Тэгээ ингээд шалгалтын 7 хоногоор үлзий пинаа хоёр гараараа юм хийж өгч ингэж гоо тэмдэглэжсэн бас санагдаж байна. Тэгэл ингээл гадаа хүртэл хичээл хийж мэгээл. Ер нь 1-р курстэй амар юм хичээлээс өөр юм. Үгүй л дээ. Амар их юмд оролцох гэж хичээгээл хичээл дээрээ бас илүү их амар ингээ стресстэй байсан хаанд орж ин заяа. Яа гэх юм бол жоохон бас ийм тиама хэлэх юм бол ахлах сургуультай хаад ингээ солонгос багш нар маань ингээ амар тэгж хэлдэг гэсэн. Та нар ингээд гадаад оюутнууд чинь ингээд их сургуульд илүү ингээ амархан орноо. Солонгос хүүхдүүдийг тэгж зовж орохгүй ингээ та нар амархан орноо. Тэгээ ингээд орсны дараа та нар ингээ чадахгүй яг тийм маягаар амар хэлдэг гэсэн. Тэгээ ингээд та нар орж бол чадна. Гэхдээ орсныхаа дараа та нар тэднэртэй ингээ өрсөлдөж чадахгүй мэдгүй гэдэг тиймэрхүү юм ахлаа ингээ одоо амар их сонсдог гэсэн. Тэрэндээ ингээ амар юм тэр ингээ тусгал дотор ингээ байнга бүрэн жоохон ингээ ботцсон байдаг ус аахгүй. Би ингээд хожигдохгүй ч юм уу те би ингээд солонгосууд ялагдахгүй яг тийм юм амар ингээ ботсон те ингээ хичээлээ ингээ амар стресстэй ингэж зовж хийдэг гэсэн. Яг 1-р курстэй бүр амар тэгдэг байсан санд орж байна. Гэхдээ бас хэрвээ надтай адилхан солонгос хүмүүсийн донд яаж хичээл хийнэ гэж бас бодож явах юм бол битгий бас санаа зовоорой. Яг аваад үзэх юм бол яг үнэхээр мундаг юм гавал хүүхдүүд бас байх нь байдаг заяа. Гэхдээ бас тийм биш. Хүмүүс ч гэсэн амар их байдаг. Ингээл ялангуяа багийн ажил хийж байгаа үед энэ хүн яаж энэ ч ороод ирсэн юм бэ гэмээр нэг тийм солонгос хүмүүс, гадаад хүмүүс энэ л амар их байдаг. Тэгээд тийм болоо битгий санаа зовоорой ингээл. За ингээд яваад. Тэгээ энэ насаар да манай нөгөө 2 дахь бүжгийн баг маань энэ 2 дахь тоглолтын дээр хувц юугаа амар сүртэй хийн гэ. Тэгээд ингээд аль материалыг авч хийх вэ гэд энийг хүртэл ингэж бөөнөрөө хамт ингэж ярьж шийдэжсэн ба саанд орж ийн. Тэгээд ингээд бас дугуулангийн зураг авалт энэ төр хийгээд бичлэг бүжгийн трейлер маягаар ингэж бичлэг авах гэж бас сургуулийн бөөнөр адилхан хувц хүмүүсүүд ингэж зураг авалт хийжсэн. Тэгээ бас нөгөө тэгүн анаас ахгүй жилийн сүүлд болж байгаа тоглолт нь ингээд том болдог. Тэгээ тэр ингээд тикет зардаг тийм тоглолт болгоос ахгүй. Тэгээд ийм постэр бөөнөр хамт дарж мараад ер нь амар гоё байсан. Тэгээ та нар нэрээ бүжиг сонирхолтой бол бүжгийн дугуйлын төртөөс заавал ороорой амар гоё. Тэгээ би анх удаа бас ингэж үсмүсээ шүлжүүлж үзсэн. Гэтэ энэ өдөр аим үнэтэйсэн. 50,000 вон шүлж үзсэн гэж боддоо. Тэгээ бүр ингээд кондепгүй. Манай сургуулиас ингээд хол газар ингээд гэрээс бүр хол газар ингээд очоод ингээд хүсээ 50,000 шүлжүүлсэн. Тэгээд энийг ингээд нэг өдөр хийхин тулд шүлжүүлчихсэн. Гэтэ бас гоёсан. Бас хизээ юм хийж үзэх юмтэй тий. Тэгээ ингээ хөрхөн байсан. Энэ өдөр бас ингээ тоглолтын өдөр амар гоёсон. Манай ахлагангийн найзууд энэ төр ирээд амар гоё байсан. Энэ дайн зураг амжилттай. Би нөгөө анх
хуулийн чиглэлээр явах хүсэлтэй байсан гэдэг чинь тэгээд ингээд тэр тал руу сонирхолтой учраас хичээлүүдээ бас зөвхөн хуулийн хичээлүүдээ ингээд сонгочихсон. Тэгээд одоо энэ харах юм бол энэ амар зузаан ном байгаа зү. Одоо ингээд ирүүгээ тавьсан байгаа энэ зузаан ном. Энэ зузаан ном 50,000 ч 40,000 вон байсан. Айн үнэтэй. 40,000 вон байсан. Тэгээд ингээд байнга ингээд сургууль руу авч явдаг байсан. Амар шигтэйсэн, амар хүнд ном. Тэгээд ингээд өөр нь сонирч ирсэн мэрэгчлүүдийн хичээлүүдийн сонсоод би энэ зүг рүү жоохон таарахгүй байна. Миний зан ч юм уу те миний ер нь юм жоохон таарахгүй байна гэдэг амар ухаарч ирсэн. Яа. Тэгээд энэ номыг би яалаа 40,000-аар авчаад буцаад зарсан байх та зараагүй бол. Энэ ном бас ингэ байж гин. За ингээд ер нь 2 дугаар семестр маань ингээд дуусчихж байгаа. 1-р курсын өөр гоё зургууд өмнө хайр юм. За одоо ингээ 2 дугаар курсын амьдрал эхэлж байгаамаа. Пинна үлзий бид гурав чинь ингээл нөгөө холбцсон дугуйш ингээл хамт хонж манаад энэ хонсон зураг мураг бай. Иггүй энэ ч одоо анх Шинчуун кампус руу ирж исэн үе яахгүй юу? Гожам бас нөгөө энийг бас би ингээд хоёрыг авч исэн. Цэнхэр тэгээд хаар хоёроос авч исэн. Хэрвээ бас ингээд эгээр курсээ уйтан авах уу яах уу гэж бодож байгаа бол аваарай. Амар гоё штэ ингээд шалтын юм энэ миний хүмүүсд явах амар гоё. Манай агаа ингээд сургууль хангааж амиг ерөөс аваагүй байхгүй юу? Тэгээ би бол аваарай гэж үчтэй яг ингээд заавал 2 морь бол хэрэггүй юм билээ зүгээр хамгийн хөөрхөн өнгөөс нэгийг авах юм бол бас ингээд гоё дурсамжтай их сургуулийн тэгээд миний 2 дахь MT маань дугуулангийн MT байсан. Бүжгийн дугуулангийнхаа хүмүүстэй MT-нд явсан. Явах тийм өдрөөс амар хэцүү байсан. Хэцүү биш гоё байсан. Хэцүү ч гэсэн гоё байсан. Юу хийсэн мэх юм бол бүжгийн дугуулан учраас battle хийсэн заяа. Battle хийгээд амарс. Тэ би ч ирсэн ингээд амьдралдаа фристайл майл хийж үзэж байгаагүй хүн ингээд хийх ёстой болж молоод амар юу байсан. Тэгтээ ингээд маш сайн давж гарсан. 1 жил дугууландаа ингээд явсан учраас таньдаг хүн амар ихтэй. Тийм болохоор илүү юм энэ MT маань амар сонирхолтой байсан. Таньдаг хүн ихтэйс учраас амар гоё байсан. Ингээ гоё мами идээд чипс амар их идээд тэгээд өглөөний нарыг жинхэнэ хараад өглөөний нарыг хараагаа ингээд дисэх хүртлээ диссэн юм. Унтахгүй байгаа гэдэг хэвхэв. Ингээд 2 3 хүртэл дисэж байгаа. Твтгэ болоод ингээд унтах газар хайгаад зэ ингээд олигтой унтах газар байхгүй ингээд нэг том заал байсан байхгүй. Тэгээ ингээд ширээний доор орж байгаа. Ширээний доор орж унтчихсан. Тэгээ өглөө эрт 6-гийн үед бас хэдхэн цаг унтчаад босоод гэрлүүгээ ингээд явж яснаа санаж байна. Тэгэл ингээл үлзий бид гурав ингээл байн хуулцаал хичээл хийдэг байсан. Тэгээд мэдээж дахиж бууж өгөлгүй. 3 дахь багтаага нийлээд одоо ингээд дахиад дугуулангийн тоглолтондоо бэлтжижсэн үе байна. Энэ зургийг би оруулж чадахгүй амар царимаатай болж. Зүгээр яг хоо энээс ингээд харуулах юм бол би энэ үед чинь өмнөх семестр амсгийн гишүүн байсан гэдэг гэсэн чинь энэ семестр болохоор амсгийн дэд тэргүүн гэдэг л дэд тэргүүнээр ажиллаж исэн тэр үе байна. Тийм болохоор ингээд илүү ингээд монгол хүмүүстэйгээ бас амар их цагийг өнгөрүүлж исэн. Тэгээ бас дугуулангийнхаа тусдад тэргүүнээр бас янз бүр үйл ажиллагаа зохион байгуулад бас яг сонирхолтой нэг семестр байсан. Тэгээ ингээ бас дугууландаа байнга яваад ер нь амар завгүй амьдэрсэн байна. Дугууландаа явна. 71 болгон ингээ бэлтгэлтэй гэсэн үг шүү дээ. 71 болгон бэлтгэлтэй явна. Тэгээ ингээ амсгийн бас 71 болгон хурал өгдөг гэсэн баха. Тэгээ хурлын үйл ажиллагаанд тусхийн. Тэгээ ингээ хичээлүүдээ сонсно. Ер нь бол амар завгүй амьдэрсэн байна. Тэгээд дараагийн босking ийм гоё ингээ босking хийгээд тоглолтоос дуусгачихсан маань ингээд 5 сар. Би бодсноос ингээ амар их зуг дарддаг юм биш ингээд амар амархан ингээ яваадсэн чинь амар их хугацаа өнгөрцөн байх юм. Тэгээ манай баг босking хийчээд бас union гээд их сургуулиудын бүжгийн дугуулангуудын нийлж хийдэг бас нэг тийм тоглолт маяг юм байдаг байхгүй. Тэрэндээс оролцох гээд ингээд өөр өдрөөс ингээд хол явж исэн. Энэ зураг миний Instagram feed дээр бас байгаа. Ийм өдөр бас байна. 2 дугаар курстад 진짜 баян номын сан байдаг гэсэн. Ингээл номын сангийн бүх газруудыг ингэж олж хичээл хийдэг гэсэн заяа. Тэгээ одоо бодоход амар сүртэй
үр дүндээ хичээл хийжсэн үгүйг бол сайн мэдэхгүй. Гэтэ энэ ингээл хичээл хийн гэл байнга номын сангийн тэр яваар л хэрэглээд байдаг гэсэн амар санаж байна. Тэгэл ингээд бас 2 дугаар курсын 1-р семестр ингээд дуусчихин. Тэгээд амралт хэлж байгаа байхгүй юу? Энэ насны юм нэг зураг байна. Амралтын үеэр сургуулиас ном их түрээсэлж уншдаг байсан. Яагаад гэвэл төлбөр төлж байгаа юм чинь. Төлбөр төлж байгаа юм чинь тэр хэмжээгээр би ингээд ашиглах хэрэгтэй гэсэн тийм боталтай байсан байхгүй юу? Тэгээд ер нь амар их ном түрээсэлж авч уншиж өгчээсэндээ одоо энэ харах юм бол би яг ингээд 1-р курсээс л амар тийж боддог байсан. Тэгээд ингээд сургуулийнхаа хийж болох юм юу вэ? Бүгдийг хийн гэсэн бодлоор энэ амар их сургуулийнхаа амьдралд амьдарч ийсэн гэх юм уу. Одоо сургуулиудаас өгж байгаа хэттэг штэ хэттэг одоо биш ном түрээслэх юм уу. Эсвэл одоо манай сургууль болохоор ингээд Adobe юмныг бас их бас өгдөг байхгүй тийм их өгдөг ч юм уу те ингээд сургуулиас өгж байгаа бүх юмыг аваад ингээд би үнэхээр тэрийг ингээд ашиглаад ингээд тэгнэ гэсэн ер нь бодолтой их сургуулийн 8 өнгөрүүлдэг. Тэгэл байнга мэдээлэл хайгаал ч юм уу те. Тэгээд ер нь бол техник амар чугаяа сайн сургуулаа сайн ашиглах хэрэгтэй. 2 дугаар курсын 2 дугаар семестр 8 сар шууд 9 сар л орцгоё. Шууд 9 сар руу орно гэсэн бас ингээд амралтаа зөв өнгөрүүлэх чинь ер нь л амар чухал заяа. Тэгээ би одоо боод үзэнгүүд яг 2 дугаар семестр дээр хүүхдүүд амар их нөгөө exchange явахдаа бэлддэг аахгүй юу. Ер нь 1-р семестрээс ингээд 1-р курсээсээ эхэлж бэлдээд 2 дугаар семестртээ ингээд ер нь бүртгүүлээд ингээд ордог. Тэгээ тэр би тэр exchange-ийг хүртэл ингээд бодох тийм овсгоо одоо байгаагүй юм шиг байгаа юм заяа. Солонгос найзуудаа хараад тахаар их их дандаа 2 дугаар курстэй ч юм уу те ийм хэлний онооны бичгүүдээ бүгд нь авцсан англи хэлний оноо ч юм уу те эсвэл хэрэгтэй бичиг юм байгаа бол тэднийгээ бүгдийг 2 дугаар курстэй ингээд зэгцлээ бэлтждэг юм байлээ. Та нар бас анхаараарай. Би одоо бас харамсаж байгаа юм гэх юм бол англи хэлний шалгалтаа ер нь эртнээс ингээд бэлдээд бэлэн болгоод тэг ингээд 3 4 дээр ингээд ямар нэгэн internship хийх ч юм уу те ажилд орох ч юм уу тэр үед чинь хэрэгтэй ашигладаг юм байлээ. Яг ингээд заавал 2 дугаар курс гэсэн юм байхгүй ч гэсэн эртийчих юм бол тэр хэмжээгээр сайн гэдэг бас тийм зүйл бас байгаа шүү. Куркесо 2 дугаар курсын 2 дугаар семестр маань ингээд эхлээд энэ үед болохоор би амцгийн дэд тэргүүн байха болгоод буулгаад их мэдлээ орхиод байгаа. Тэгээ бас ингээд бас сургуулийнхаа жимд явж утсан. Яг үнэхээр энгийн жимээс илүү хямдхан бол биш байсан. Гэтэ зүгээр ингээд сургуулийнхаа жимдээс явж үзье гэсэн бодолтой байсан. Тэгээ найзуудаараа нийлж хагаад дээрээ жимнээс 1 сар явсан. Бас амар ингээд нөгөө тэр нэг байгаа машинуудаа яаж шиглэхээ мэдгүй. Тэгээ байга зүгээр гүүсээр байгаа тарсан үнийг хэлгээд. Гүүсээр байгаа тарсан. Тэгээ тураач гүүсээр байгаа л тарсан. Хаяа орол гүүгээл TVлээс. Энэ өдөр гарч ирж шít. 이게 연고전. 연고전д явсан байдгиймаа. 연고전 гэдэг одоо Кореадэтэй 5 спорт илүү 5 спортоор өрсөлдөгдөд тийм одоо бас юм болдог аахгүй юу. Тэгээ тэрний хөл бөмбөгийг үүсгэх гээд бусдынх нь энэ ч бас нөгөө бүртгүүлж агаад авч чадж байгаа хүн байгаа авч чадахгүй хүн байгаа гэдэг байхгүй тийм ингээд бусдыг авч чадаагүй. Тэгээ ганц үнгүү хөл бөмбөгийн найзуудтайгаа очиж үзсэн байдгийн. Амар сонирхолтой амар гойс. Хэрвээ үнэхээр ингээд их сургуулийг амар гоё мэдрья гэх юм бол ийм фестивал ч юм уу тийм юм ихтэй сургууль руу орвол бас амар гоё байна. Тэгээд энэ өдөр амар гоё байсан. Тэгээ бас амар их юм ингэж өгөөд нүгэ мөн туртай учраас ингээд бас амар гоёсэн. Тэгээ ингээ хөөрхөн болж молоод тэгэл ингээл хичээлдээ яваал цагийн ажил хийгээл тэгдэг байсан байна. Тэгээ бас ингээ миний зургуудыг харах юм бол амар их юм харж ийн ингээд нөгөө вебсайт тэтгэлэгтэй холбоотой вебсайтууд ингээ байнга шалгадаг гэсэн. Тэгээ ингээд бүртгүүлж болох юм байна гэх юм бол тэрийг ингээ байнга авчаад ингээ хадгалаад ингээ хараад бүртгүүлэх юмдаа бүртгүүлээ ер нь тэгдэг байсан. Тэгээд ганцхан бас бити дэвш удаа ингээ нөгөө ганцхан би ингээ төлбөрөө олох ёстой ч юм уу эсвэл өдөр тутмын амьдралын хэрэглэх мөнгө олох ёстой гэдэг тэрх үедээ заавал ингээ би ажиллаж олж болно гэсэн бодлоосоо жоохон гараарэ гэж хүсэж байна. Би хувьдаа болохоор аль болох бүртгүүлж болох бүх тэтгэлэгтэй бүртгүүлээд
Мэдээж бас хажуугаар нь цагийн ажил энэ хийж өөрийгөө болгочоод юу ингэдэг байсан. Тэгээд ингээд ихэнх хүмүүс юм тэгдэг байхгүй нэг тэтгэлгийг харчаад энэ намайг авахгүй байхаа ч юм энэ болохгүй байхаа гэдгийг өөрөө дүгнээд ингээд ер нь ингээд бүртгүүлдэг байхгүй. Тэгээд би болохоор нэг юм хийж боддгоо яа гэвэл болохгүй би шийдэх биш. Энийг үзэж байгаа хүмүүс шийдэндээ нэг хідэн хүн бүртгүүлж байгаа ш би мэдэхгүй байж ингээд юу гэж мэдэхгүй байж ингээд бүртгүүлэхгүй байх надад шалтгаан юу байна бэ гэж юу боддог. Тэгээд ер нь амар их тэтгэлэг бүртгүүлдэг гэсэн. Тэгээд тэр хэмжээгээрээ өөрийнхөө танилцуулгад эссе маягийн бичсэн амар их бичээд тэр нь ер нь одоо цаашдаа төгсөөд ч гэсэн амар хэрэг болох санагдаж байна. Угаасаа хаашаач явсан өөрөө танилцуулах эссе бол нэрээ байнга л бичих юм шиг санагдаж яг тэрний бэлтгэл гэж бодчих. Тэгэл ингээл амар их газар руу тэтгэлгийн газар руу ингээд юм бүртгүүл. За ингээд бас хин хоёр маань үлсээ пинна хоёр маань надаа ингээд хөрхэн кейк гараараа хийж өгөөд ингээд шалгалтын үеэр бид чинь би бинийг ингээд бас чангиодод амьдарч ирсэн санаанд орж байна. Тэр шалгалтын үеэр ч гэсэн ингээд би ингээд бүжийнхаа дууланд явсаар л байгаа. Гайхмаар зүйлч бол бүжийнхаа дууланд явсаар л байгаа. Тэр хэмжээр үнээр амар гоё байдаг хгүй. Үнээр ингээд бэлтгэлийгээл ядарж байгаа ч гэсэн тэр хэмжээр амар юм бүдэттэй ингээд амар. Тэгээ бас энэ бас хөрхэн зураг байна нөгөө яг анхандаа мэдээгүй л тэгээ сүултээ анзаарсан чинь яг миний сонгосон мэрэгжлийн амар их ингээд нөмөн ч юм уу те ном ч юм амар их юм унших ёстой тийм мэрэгжил байж таараад амар их юм уншсан зав те ингээд вау гэтэл уншсан те ингээд сүултээ юм уншиж байгаа хэрнээ нэг ингээд толгооноор шонцолж чадчихгүй те ингээд баян ингэж дэвтэр дээрээ нэг дэвтэр семестр болгоо нэг дэвтрийг ингээд шинээр аваад тэр дэвтэрээ ингээд яг юм уншихтаа ингэж зэгслэх маягаар ингээд ашигладаг байсан те ингээд энэ болохоор нэг өмнөний ингээд цагийн юуг нь ерөөсөө би ойлгохгүй ингээд энэ хизээ болсон юм ингээд хольж ирээд байгаа юм болоо гэж ойлгохгүй байж байгаа ингээд дэвтэр дээрээ бас зурж ойлгох гэж яддаг байсан. Тэгээд бас ингээд бодмодон дээр амраа твтчих жаха зураг бас байна. За одоо ингээд миний хамгийн дуртай тоглолтын маань хэсэг гарч иж байна. Миний дугуулангаас би ч нэлээд нь багт бүжиглсэн байхгүй. Тэр дундаас хамгийн гоё байсан үеэ сонгох юм бол энэ үе байсан. Энэ үеийн маань миний хувцас ч юм уу те тэр үеийн бүжиглсэн бүжиг ч юм уу те багийн гişүүд ч юм уу бүх юм амар юм төгс байсан. Тэр үе та нар энийг үзээрэй. Миний инстаграм дээр бүжиг нь байгаа амар гоё, үнэхэр гоё. Амар гоё үеүүд юм аа. Тэгээ би заримдаа хаяа байн горч ингэж өөрийнхөө бүжиглсэн бүжгээ хүртэл ингээ үздэг. За одоо энэ хэдэн сар тэр яваад байна? 24 оны 12 сар. Ингээл бас нэг семестр ингээд өнгөрөөд дуусч байсан байна. Одоо ингээ 3 дахь курс буюу өмнө жил 25 он. За 25 он руугаа үзэх юм бол 25 онд миний хувьд баг амар их өөрчлөлтүүд орсон баха. Миний баг ингээд ирээдүйд юу хийхээс эхлүүлээд ер нь би юунд сайн байна энэ төр гэдгээр амар ухаарч олж мэдсэн ом маа нэг өмнө жил 25 он байсан гэж бодож байна. Тэнд яг л тэгдэг төхөө ингээд амарчаар ажил хийсээр байгаа л ингээд амралт дуусчдаг. Тэрэнд жоохон амар ингээд ямар шудраг биш юм ямар боддоос авах гэдэг юм бол солонгосд найзууд маань болохоор ингээд амралтаа дандаа ингээд өөрсдөө хөгжүүлэх юм ингээд хийждэг гэсэн юм. Тэнгүүд ингээд бид нэр гадаад оюутнууд болохоор ажил хийгээд ч юм уу те тийм ингэж өөргөө төгжүүлэх тийм 100% өөргөө хөгжүүлэхэд анхаарах тийм нөхцөл байдал байгаагүй. Тэрэндээ жоохон бас тэгш бус санагддаг байсан. Гэхдээ одоо бол тэгэл яхаарахгүй зүйл өөрөө сонгосон юм чинь гэсэн бодлоор бас тэр нас нэг битгий стресс дээрээ бас үнэхээр бас тэрнээс л амар том ялгаа үүснэ үү гэдэг нь бас үгүй юм санагдаж байгаа учраас бас тэрний хэрэг надад адилхан стресстэй жоогтой бол бас битгий стресс дээрээ зүгээрээ гэж бас хэлхийг хүсэж байна. Тэгээ нэр манай нөгөө сүүл бүжиглсэн бүжгийн маань баг маань бас нөгөө 3 сард шинэ эсэлтийн хүүхдүүдэд зориулж бас нэг удаа тоглолт тайзандаа гарч ирсэн. Тэгээ шинээр орж ирж байгаа хүүхдүүдийн өмнө дугуулангаа танилцуулаад ингээд бүжиглж ирсэн. Тэгээ бас амар хөөрхөн байсан. Тэгэл одоо ингээл яг 3 дугаар курслоод ороод ирсэн чинь ингээл одоо дүн мөнгө амар ингээд сайн авч явахгүй болохгүй гэж бодож модол бас ингээл амар их хичээлийгээл тийм баахан хичээл хийсэн зургууд сургуулийн номын самамд тэгээ баахан кафе орж хийж мэйгээ тэгээ шалгалт дуусчингууд найзуудтайгаа гоё
шалгалт дуусныг тэмдэглэж бас гадагшаа наачшаа яваал. Тэгээ энэ үед ч гэсэн би дуулангийнхаа юмд оролцоор л байгаа. Гайхалтай гоёц. Гоё байсан шүү. Миний дуртай хичээс ахгүй. Дуртай хичээхэн багт ороод дуртай хичдэг хамт ингээд бүжгэлээ. За энэ өдөр бас найзуудтайгаа шүнжин хичээл хийсэн өдөр байна. Сургууль дээр хонсон өдөр. Та нар болохгүй шүү. Та нар сургууль дээрээ өдөржин шүнжин хичээлж болохгүй шүү. Нэрээ ингээд унтахгүй хичээл хийх бүр үнэхээр муу заяа. Үнэхээр муу. Одоо ингээд би 3 жил сураад үтсэн чинь амар муу. Үнэхээр хэрэггүй. Үнэхээр муу. Үнэхээр муу. Яагаад гэх юм бол унтахгүй байх тусам толгоо ингээд ажиллахаа болоод гээд уншиж байгаа хэрнээ толгомт нь орж байгаа үлдчихэж байгаа юм байхгүй заяа. Тэгснээ тэр үед ингээд унтчих ихээр ингээд унтчих чадахгүй. Амар кофе ууц болохоор. Тэгснээ маргааш нь бүр их ядраад. Тэгээ ингээд midterm ч юм уу final чи ингээд нэг шалгалт өгөл дуусчих юм биш шүү дээ. Ингээд нэгээ давчаад дахиад ингээд даваа гэх явах хэрэгтэй юм байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээд нэг юмны төлөө нэг шалгалт өгөх гэж байгаа юм шиг ингэж шүн унтахгүй хичээлэх ч юм уу тийм юм бол хэрэггүй. Тэгээ зөв ингээд эртнээс 3-7 хоногийн өмнөөс эртнээс баг багаар бэлтэж ингээд тэг шалгалт өгөх хэрэгтэй шүү. Тэгээ энэ ганц 2 удаа ингээд яхаарахгүй шүнжих хичээлийг шаардлагатай болоод хичээлхийнгүүт та маргааш дандаа харамсдаг заяа. Яах гэсэн ингэж шүнж хичээлээ. Үнээр ингээд үлдсэн юм байхгүй. Биендээ амар муу. Үнэхээр ингээд ямар ч сайн тал байхгүй хат би нэг яага хийж байгаа бай зүгээр ингээд. Зүгээр тэний орон зур унтаад өглөө нэг ганц 2 цаг хийсэн бараг илүү үр дүнтэй байж магадгүй шүү. Тэгээ бас нэрээ битгий ингэж өдөр шөнө солон бачиж хизээш битгий хичээлээрээ. Guys. За ингээ миний бас 3 дугаар курсын 1-р семестр ингээ дууссан байна. Нэг сүртэй гоё юм болоог байна. За одоо ингээ 25 оны 9 сар руу орцгоё. Яг 25 оны амралтаар би Монгол явж ирчээд буцаа сургуультай орж исэн байна. За ингээд 9 сард болохоор энэ хардаа Third Bridge гэдэг энэ минь болохоор юу вэ гэх юм бол Чаян Сангдаан байгээд одоо өөрсдөө байгууллага танилцуулангаа ер нь хүмүүсийн CV-г хүмүүсийн одоо анкетыг харахтаа юуг ингэж голчлон хардаг вэ ч юм уу те юунд анхаарах хэрэгтэй вэ гэх тиймэрхүү ингэж хэлж өгч ирсэн тийм юмд ингэж очиж үзчихсэн. Бас ийм юм яг сургуульчин ингэж байгаа бол очиж үзээрэй гэж бас үучин би ингэж үнэхээр мэдхгүйсэн зүйл ч юм уу те бас тиймэрхүү юм бас иймэрхүү юмнаас амар их сурах боломжтой учраас хэрвээ боломж байвал ингээд тиймэрхүү ажиллагаанд ер нь ороод яваад байвал амар сайн шүү гэж бас хэлмээр байна. Тэгээ энэ семестрээс ягаад ч юм бас гаднаас амар их хүмүүс ирж лекц тавих маах тийм үйл ажиллагаа амар их болж ирсэн. Тэгээ би бас ингээд бүгдэн дээр нь очиод ингээд юм сурыг гэсэн бодлоор очиод сонсдог байсан. Тэгээ энэ ч бас дахиад явангуйж он байна. Нөгөө Кореодагийн хүмүүстэй хамт хөлбөмбөг тоглосон. Рогби хөлбөмбөг хоёрыг өнөдөр үзчихсэн. Бас амар гоё байсан. Амар хүнгүү юмнараа авч магаа тэрэнд нь баярлаад тэгж байсан. Миний намайг амар их үзэж явах хөдөл амар сайн мэдэх бах. UNESCO Adventure гэх бас нэг тийм янз бүрийн сургуулиас гадна зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаануудыг бас ер нь амар хайж оролцох хичээдэг байсан. Тэр үед энэ нөгөө аяллаар явуулна гэдэг тэр амар гоо санагдаад аяллаар явах тийм юмнаас очиж исэн. Энэ бас амар хөрхөн үйл ажиллагаа байсан. Ингээл бас баян хичээлийгээл баян нэг кофе барьчаал iPad-аарээ хичээл хийдэг байсан байна. Тэгээ бас энэ зургийг харсан тал бас ярих юм бол их сургуульд орж ирээд ийм цагийн хуваар цагаа яаж зөв хянах вэ гэдэг бас амар чухал гэдгийг ойлгосон. Эртнээс ер нь цагаа хянах ч юм уу те schedule хянах, юмаа төлөвлөх. Ялангуяа ингээд assignment-д даалгавар орж ирэх юм бол тэрийг ингээд яг одоо 14 хүртэл нэг даалгавар хийх ёстой гэж бодоход тэрийг өөрийнхөө хувьд болохоор 12 хүртэл хийх ёстой гэж тэмдэглэж авч тавьчаад ингээд эртэрт юмныг бэлдэж ингэж хийж сурах. Тийм бас амар чухал. Ялангуяа ингээд янз бүрийн дуулан хийх ч юм уу те өөр юм хийх хүсэлтэй хөвгт байх тусмаа ийм цагийн хянах ч юм уу те цагаа өөртөө тохирсон аргаар хянах амар чухал. Би одоо амар их юм хийж үзсэн заяа. Тэгтэл тэмдэлж цагаа хянж үзсэн iPad-н дээрээ
тэмдэглэж бас ингэ цагаа хийнж үзсэн. Тэгээ бас Google Calendar дээр цагаа хийнж үзсэн. Тэгэл миний хувьд надад тохирч байгаа юм гэх юм бол би ингээд хуваарлаад ялгачдаг. Хувийн юм а Google Calendar дээр тэмдэглэж ялгаж ингэж цагийн хуваараа харж явдаг. Тэг яг ажлын юм ч юм уу те сургуулийн юм болохоор тусдаа нэг дэвтэр дээрээ яг ингэ сургуулийнхаа iPad яг нөгөө MacBook iPad чигээ байнга авч явдаг нэг дэвтэртэй болоод тэрэн дээр ингээд яг хичээлийн даалгавар малгууд ингээд. Иртээ би бас ингээд Notion дээр календар хийж үзчихсэн. Тэгээд Notion дээр календараа хийх бол надад бол амар зохихгүйсэн. Тэгээ ингээд амар олон янз хийж үзэж байгаад өөртөө тохирч байгаа аргаар бас цагаа хийнэх хэрэгтэй шүү гэж бас нэрээ хэлхийг хүсв. Тэгээ би бас энд нэг зураг харсан чинь би бас амар их цагийн ажлаас холжсэн заяа. Сургуулийнхаа өмнө кафед ажиллаж байсан гэдгсэн шүү дээ. Тэгээд зөөгшөр ажиллаж байгаа, дахиад кафед ороод, дахиад гарч байгаа, сүүлд сургууль дотор цагийн ажил хийдэг. Гэсэн сургуулийн ийм тусдаа нөгөө түрүү хэлсэн нэг сайт гэдэг байхгүй. Тэрэн дээр ингээд цагийн ажил орж ирээд сургуулаас ажиллангууд тэр бас төлбөр нь нөгөө энгийн газарт арбайт хийх юм бол 3.3% аваад ингээд чамд өгдөө шүү дээ. Тэгээд сургуульд арбайт хийхээр нэг хувь авах юм байхгүй яг тэтгэлгийн чанараар ордог учраас ямар ч хувь авахгүйгээр ингэж гоё цалин авах боломжтой. Тэгээ дээрэс нь сургуулиас гадна кафед ажиллахаар заяа. Ингээд шалгалтын үеэр чинь бүх арбайтууд ингээд амрах гэдэг байхгүй. Тэнгүүд ингээд ажиллах хүн олдог байхгүй. Тэгсэн чинь сургууль дээр ажилласан чи эсрэгээрээ сургууль дээр ингээд үйлчлүүлэгч ховруулчингууд өөрөө ингээд шалгалтын үеэр амарч болно шүү. Яг тийм өөр амсгалтлаа тэрнээс амар таалагдсан. Тэгээд сургууль дээрээ бас ажиллаж үзээрэй. Бас гоё. Энд нөгөө бас тийм юмыг бас ажиллаж үзээгээ би бодсохгүй юу нүүлэм. Сургууль дээр гадаад оюутнуудын бичиг хэрэг авдаг нөгөө тийм ажлууд шүү дээ. Тэрэн дээр бас та нар ажиллаж бас амар гоёх. Би болохоор ажиллаж үзээгээ бодсон чи дандаа ингээд нөгөө цагийн хуваар маань ерөөсөй таарахгүй. Тэгээ бүх сургууль тийм юм байгаа хэ. Тэгээд яг арбайт авдаг уу гэдгийг ялгаад байгаа хэ. Бас тэгээд харж үзээд ажиллавал бас сургууль дээр ажиллах бас амар бас сонирхолтой гоё юм бэлээ. За ингээд хичээлээ хийгээд байж агаад 3 дугаар курсынхаа 2 дугаар семестр дээрээ би яг нөгөө ахлагын нэг найзтайгаа нийлээд янз бүрийн тэмцээнүүдэд оролцъё гэж ярьж эхлээд тэгээ ингээд хоёр тэмцээнд оролцсон байхгүй юу. Тэгсэн чинь хоёулын дээр ингээд ялцсан заяа. Нэгэн сөүлээс зохион байгуулсан тийм төсөл боловсруулах үйл ажиллагаа байсан. Тэрэнд нь ингээд хожоод бит хоёр ингээд хожоод ялсан. Тэгээд бас дараа нь 2-7 нэг 7 хоногийн дараа нэг өөр AI-аар бичлэг хийх гэдэг бас тэмцээнд болоод бас ингээд мөнгө шагналах hodчихсан. Тэгээ ингээд бод үзэнгүүт 2 тэмцээнд ороод хоёулд нь ялцсан чинь яг ингээд тэр тэмцээнээр дамжуулж баг 1 сая воныг ингээд авч исэн. Тийм болохоор бас ийм тэмцээн байх юм бол оролцвол амар сайн байл. Энийг яагаад нэг 3 дугаар курстэй мэдвэгээ бодсон. Бас ингээд мөнгө олох арга маягаар тэгээ ингээд үнэхээр сэтгэл таардаг бодол таардаг хүмүүстэйгээ таарчих юм бол бас иймэрхүү хамт ингээд шинэ юм хийж үзье, хамт ингэж үзье гэдэг ингээд хамт ингээд ахиж чаддаг гэх юм уу. Тийм болохоор ингээд сэтгэл таарах хүн олох амар чухал юм шиг санагдсан. Эсвэл сэтгэл таарах гэхээс зүгээр ингээд чамд амар сайн нөлөө үзүүлдэг. Ингээд илүү хүчтэй гэдэг тийм нөлөө үзүүлдэг найзтай болох ч юм уу. Эсвэл таньдаг хүнтэй болох ч юм уу. Тийм амар чухал. Тэгээ энэ семестр болохоор бүжгийн дугууланд оролцоогүй. Бас амар завгүй байсан. Тэгээ би энэ үед бас нөгөө ментор хийжсэн. Тэгээ ментор social science савя когтягийн ментор хийжсэн байхгүй. Тэгээ тэрнээс л бас ингээд card news энэ хийх ёстой болоод бас нэлээд бас завгүй. Энэ амьд бас амар завгүй семестр байсан. Ийм card news хийгээд за ингээд ер нь дуусчих байгаа юм байна. За одоо бичлэгээ дуусгангаа яг нэг юм яриад дуусгаж бодож байна. Яг ер нь их сургуулийн амьдралд ч юм уу их сургуульд орж ирэхийн өмнө хамгийн санаа зовдөг зүйл болохоор солонгос хүмүүстэй ингэж цогцож нэг татсаж чадах болоо
яах болоо гэх тиймэрхүү юм дээр хүмүүс амар санаа зовдөг юм санагдаж байна. Би бас экстрадожийнхаа амар ингээ солонгос хүмүүс, гадаад хүмүүс дургу ч юм уу те солонгос хүмүүс ингэж боддог, тийж боддог, намайг тийж боддог, ингэж боддог ч гадаад хүмүүс ингэж боддог ч юм уу те тиймэрхүү юм хөнгөн тийм таамаглал амар ихтэй орж ирсэн. Тийм таамаглал ихтэй хүн орж ирвчэнгүүд хэлжээс солонгос хүнд ингэ сэтгэлээ ер нь ямар ч улсын хүн байсан ингэ сэтгэлээ нээж чадахгүй байхгүй. Тийм болохоор аль болох ингээд ялангуяа өөр улсын хүмүүстэй уулзах үедээ тэр улсын таамаглалууд аль болох хаяад тэр хүн яг хүнээс нь ингэж харах гэж хичээгээрээ яг ингээд монгол хүн солонгос хүн гэдэгтэй биш яг хүнээр нь хараад тэр хүмүүстэй ингээд надад таарах хүн байна уу те эсвэл надад сайн нөлөө үзүүлэх хүн байна уу гэд ингэж харж сураарай гэж бас хэллээ гэж бодож байна. Яа тэгэхээр би нэгдүгээр курстээ үнэхээр ингээд ялгарч хардаг гэсэн үнэхээр ингээд ялгарлаж хардаг гэсэн. Солонгос хүн монгол. Монгол хүн манай хүн солонгос хүн танаа ингээд бүх улсын үнэлт эхлэх тагтаас тэгэхгүйгээр яг хүний талаас нь ингээд хүмүүсүүдийг хүнээр нь харж ингэж сурах хэрэгтэй байсан санагдаж байна. Нэг ингээд яриа суугаад ингээд зөвлөгөө өгч исэн бичлэг маань амар ингээд ховор юм шиг санагдаад бас ийм бичлэг хийж үзлээ. Гэхдээ үнэхээр ингээд сайн болсон үг амар сайн болсон үг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ер нь цаашдаа бас миний хүний хувьд ингээд та нарт ингээд өгч чадах зүйл байгаа бол би ингээд аль өгөхийг хичээх учраас хэрэгтэй юм бидмээр байгаа юм байгаа бол комментээр бичээрэй. Дараагийн бичлэгээр уулзъя. Тэгээд тим коммент авахгүй шүү. Нөгөө Ёнсэд яаж урддаг юм уу те? Яаж бэлдэж орсон юм яг тийм асуулт авахгүй шүү. Ингээ хайж үзээд хайж үзэх юм бол ер нь ингээд яаж орох нь ингээ байгаа шүү дээ. Бичиг баримт ингээ бүрдүүлэх бичиг баримт гэж тодорхой байгаа. Тэгээд тийм ээ. 안녕.